За нэг дөрвөн зүйлийг эзэмсэн өөртөө суулгасан эмэгтэйчүүд ерөнхийдөө маш бусдаас ялгарч байна. Бас хүнээсээ дотроосоо маш гоё хаппи амьдарч байна. За тэгвэл тэр дөрвөн зүйл нь юу юм бэ гэдэг талаар өнөөдөр би ярьж өгье. Хамгийн ихнийх нь болохоор сонсох ур чадвартай эмэгтэй. Сонсох гэдэг бол үнэхээр мастер ур чадвар байгаа. Яагаад гэхээр хүмүүсийг нэгээ ямар ч шүүхгүйгээр, шөөмжлөхгүйгээр, зөвлөгөө өгөх гэж хүлээхгүйгээр тухайн хүний бүрэн ингээд surrender хийгээд сонсох үед тэр хүмүүсийн хооронд маш тийм гүн бат нарийн холбоо хавсчээдэг. Хүн өөрөө нэгнтэйгээ холбогдсон мэдрэмжээс маш тийм гүн амар амгалан тайвшрал болон аз жаргалыг мэдэрч байдаг. Тэгэхээр тэр emotional connection-ыг хүмүүстэй холбогдсон тийм гүн бат холбоог үүсгэж чаддаг, нийгмийн харилцааг авч явж чаддаг эмэгтэйчүүд илүү аз жаргалтай байна гэсэн. Хүн өөрийнхөө тухай ерөнхийдөө ярих туршилгаа болон төрсэн мэдрэмжээ яг тийм өөрийн сонсдог сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлдэг тийм хүндээ ярих дуртай байдаг. Тэр нь өөрөө хүнд окситоцин буюу тийм хайрын дааврыг ялгаруулдаг болохоор хүн тэр зүйлийг өөрийнхөө талаар ярихдаа бол маш тийм дуртай байдаг. Бараг нэг ярианы төгсгөлд ерөнхийдөө яадаг вэ гэхээр тухайн хүнийг үнэхээр чин сэтгэлээсээ сонсож явах үед маш гоё уран яруу асуултууд бас хүнд ургаж гарч ирдэг. Тэр асуултаараа хүн тухайн хүнээ чиглүүлээд чи өөрөө ч гэсэн мэдмээр байгаа, тухайн хүнийхээ талаар мэдмээр байгаа, сонсомоор байгаа тэр зүйлүүдийг нь ч гэсэн гаргаж ирэх боломжтой байдаг. Энэ бүхний үр дүнд цаад хүн маань ямар сэтгэлдээ үлддэг вэ гэхээр энэ ямар гоё хүн бэ гэсэн сэтгэлдээ үлддэг, зөвхөн өөрийнхөө тухай ярьснараа шүү дээ. Гол нь тэр хүн үнэхээр сэтгэл зүйн хувьд гоё аюулгүй нэг тийм өөрийгөө чөлөөтэй ярьж илэрхийлж тэр гоё окситоциныг өөр дээрээ авсан болохоор цаад хүнийг маш гоё хүн байна гэж боддог. Мөн тэгээ сонсох ур чадрын талаар яриад байвал маш их зүйлүүд байгаа. Хүн ярьж байх үедээ өөрөө маш их зүйлийг тунгааж эргцүүлж өөрөө бас ерөнхийдөө харилцан яриан донд хүмүүс маш их эдгэрч бас хөгжиж байдаг. Тэгэхээр нэгээ сонсож өгөх нь бол маш чухал орчин цагт бол тийм ховорцсон зүйл байгаа. Хүмүүс ерөнхийдөө ингээд social gathering ингээд group conversation хүмүүс цуглаад ингээд ярьж илаа гэхэд сонсох гэхээсээ илүү өөрийнхөө ярих хэлжийг хүлээж идэг. Тийм болохоор ерөнхийдөө нэгнийхээ яриаг нэг ч их сонсохгүйгээр өнгөрөөд нөгөө хүн нь нэг тийм гоё satisfaction буюу ингээд ярьж байгаа зүйлээсээ юм кайф авч үлдэж чаддгүй. Тийм болохоор яг нэг тэр дундаа тухайн хүнийг, тухайн орчиндөө, тухайн уулзалтын үеэр ч юм уу бүрэн сонсож байгаа тэр хүн бол үнэхээр цаад хүмүүсийнхаа ярьж байгаа хүнийхээ зүрх сэтгэлд бол маш том онцгой мэдрэмжийг үлдээдэг байна. Дараагийн зүйл нь болохоор хоёр дахь зүйл нь болохоор юу вэ гэхээр чи яг өөрийгөө илэрхийлдэг, чи тэр зүйлийг хийхдээ бүр ингээ баяр баясгалд ордог, тэр зүйлийг хийж явахдаа тэрнийхээ тухай ярьж явахдаа чи бүр ингээ нүдчин сэрэгдэг тийм гоё сонирхдаг зүйлтэй байх хэвээр. Нэг талаар энэ бол чи өөрийн гэсэн ертөнцтэй байх хэвээр гэсэн үг. Тэр нь чиний ажилтай холбоотой ч гэж болно, сургуультай ч холбоотой ч гэж болно, эсвэл зүгээр бүр тис өөр чиний дотрыг чинь илэрхийлдэг, чиний сүнсийг дэжээдэг тийм зүйл бас байж болно. Тэгэхээр яагаад тэр зүйл хамгийн чухал вэ гэхээр хүн өөрийн гэсэн ертөнцтэй хүн угаасаа маш гоё тийм attractive, дур булаам харагддаг. Ялангуяа тэрийг ярьж байхдаа тэр хүн бүр тэрэндээ уусаа тийм аз жаргалтай энергийг өөрөөсөө ялгаруулдаг болохоор тэрэнд нь хүмүүс маш их дуртай байдаг. Хүмүүс угаасаа тийм аз жаргалтай хүмүүс дуртай байдаг. Энэ бол угаасаа байглаасаа татагддаг зүйл нь. Өөрийнхөө аз жаргалыг өөрөөсөө олж харж байгаа өөрийн гэсэн тийм ертөнцтэй хүмүүс бол хамгийн гоё бүр хүний ингээд зөвхөн гадаад байдал мэдлаар ерөөсөө ямар ч хамааралгүйгээр чи ямар ч ажил мэргэжил хийдэг нь хамаагүйгээр хүний оюун санаанд зүрх сэтгэлд нь өөрийн гэсэн тийм байр суурийг, тийм identity-г ингэж үлдээж чаддаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө маш чухал байгаа. Тэгэхээр хүнд бусдаас ялгархын тулд
илүү тийм гоё сонирхолтой эмэгтэй байхын тулд чи өөрийн гэсэн чамааг илэрхийлдэг тийм сонирхол, хобби, өөрийн гэсэн ертөнцтэй байх хэрэгтэй. Тэр бол үнэхээр хүний зөвхөн одоо гадаад хүслийг биш те зүрх сэтгэлийг биш бүр дотоод хүнийг ертөнцийг нь татдаг тийм гоё зүйл байгаа. Мэдлэгт маш их одоо дурлах хэрэгтэй. Яагаад гэхээр бид нэг зүйлийг маш сайн сурахын тулд тэр зүйлийн талаарх биднэрт маш их олон мэдлэг хэрэгтэй байдаг. Тэр мэдлгүүд яагаад биднэрт хэрэгтэй байдаг вэ гэхээр мэдлэг гэдэг шинэ мэдлэг мэдээлэл гэдэг бол бидний тархинд ийм шинэ нейронуудын ингээд холбоо үүсгэж идэг. Тэр нейронуудын ингээд үүсэх холбоо нь дараа нь бид нар шинэ туршлага хийхэд бүгдээрээ ингэж цуглагдаж, ашиглагдаж ирээд бид нар тэр зүйлийг хийхдээ хамаагүй одоо хялбараар хамаагүй зөвөр хит их алдахгүйгээр тэр зүйлийг хийдэг гэсэн үг. Тийм болохоор энэ мэдлэг гэдэг зүйл одоо маш чухал зүйл байгаа. Тэгээд одоо бидний энэ авж байгаа бүх мэдлэгээ өөрийнхөө оюун санаагаар оруулаад өөрийнхөө зүрх сэтгэлээр ингээд мэдрээд өөр дээрээ bijүүлээд чамаас гарч байгаа мэдлэг гэдэг зүйл бол яг чиний гоё туршлагаас чиний дотроос гарч ирсэн зүйл байдаг. Тэр бол маш гоё сонирхолтой зүйл байдаг. Одоо магадгүй чи номын подкаст сонсоод тэр хүний ярьж байгааг ингээд шууд өөртөө авч болно. Гэтэ магадгүй маш гоё ном үнэхээр одоо чамд импрешн өгсөн гоё ном байх юм бол тэрийг бүр өөрөө заавал уншаарай гэж би хэлмээр нь. Яагаад гэхээр тэр зүйл тухайн уншиж байгаа хүний өөрийнх нь майндсет, өөрийнх нь үнэлдэг зүйл, өөрийнх нь одоо юу сонирхдаг, хүсдэг, ярмаар байдаг тэр зүйлээр нь дамжиж гарсан хэсэг нь ингээ ярьж байгаа. Чиний тарих толгоогоор ороод чиний оюун дүгнэлт дээр ороод тэр ном гарч ирэхдээ бас арай өөр сонирхолтой гарч ирж болно. Яг энийг би өөрийн гэсэн гоё зүйл гэж яриад байгааг нь бас нэг хэсэг нь бол энэ зүйл байгаа. Бид нар туршлагыг ч гэсэн яг нэг туршлага хийлээ гэхэд хоёр хүн дээр хоёр өөр байх боломжтой. Яагаад гэвэл бидний бүх өнгөрсөн амьдралын experience, туулсан мэдрэмж, бидний өгөгдсөн аав, ээж, орчин нөхцөл бүгдээрээ өөр учраас тэр орчин нөхцлөөс үүссэн биеийн туршлага миний хажууд байгаа миний найзын туршлага хоёр заавал ерөөсөө адилхан байх шаардлагагүй. Мэдээж бид нар хажууд хүнээсээ суралцаж болно. Гэхдээ тэрийг шууд миний амьдралын авах завар гэж хүлээж авахаасаа илүү өөрийнхөө оюун бодол руу оруулаад өөрийнхөө хэм маяг руу оруулаад гарч ирж байгаа тэр одоо дүгнэлтийг миний дүгнэлт байна гэж хүлээж аваарай. Тэрийг би бол маш тийм чухал зүйл гэж бас яг хэлмээр нь. Яг бол биднэрт маш их олон мэдээллийн ертөнцид байгаа. Бид нар бүр ингээд маш гоё юм дэлхийн ертөнцид амьдарч байгаа. Өмнө нь бол бид нар ингээд Нобелийн шагналт гоё бүтээлүүдийг ч юм уу эсвэл шинжлэх ухааны гоё нээлтүүдийг зөвхөн ийм шинжлэх ухааны сэтгүүлээс л авч уншдаг. Тэр нь тийм ч нээлттэй биш байсан бол одоо бүр тэр эрдэмтэн нь өөрөө YouTube сувгаа нээгээд тэр онлоо бүр маш гоё энгийнээр ойлгомжтой тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр бид нар ингээд маш гоё өөрийн гэсэн сонирхдаг тийм эксперт мэдлэгийг бүтээх бүрэн боломжтой. Яг тэрэгээрээ хүн одоо нийгэмдэр маш гоё ялгардаг. Яагаад ялгарлын тухай бас яриад байгаа вэ гэхээр хүн угаасаа ерөнхийдөө байдаг зүйлээсээ тийм уйддаг, тийм одоо натуртай амьтан байгаа. Тэгэхээр байдаг харж байсан зүйлээс нь өөр хүн байхаар тэр зүйлд маш их татагддаг. Тэр зүйлийг ингээд илүү их сонирхдаг. Тэгэхээр илүү одоо чи байгаа энэ дээр байгаа бүх хүмүүсээс тийм онцлог гоё байна гэдэг чинь чамааг ингээд сонирхох хүмүүс илүү олон байна л гэсэн. Магадгүй чи тэр дундаасаа олон сонголтууд дундаасаа бас илүү өөрийнхөө мэднэт зүйлээрээ одоо өөрийнхөө ихтгэл үнэмшлийн ингээд шалгуураараа тэр хүмүүсийг ингээд фильтрдээд оруулаад одоо зөв хүнийг ингээд сонгох боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө бол нэг тийм юу гэхээр өөртөө илүү олон боломжийг бүрдүүлж үүсгэж өгөх тухай ярьж байгаа гэсэн. Энэ ялгарл гэдэг бол.
За 3 дахь зүйл нь болохоор feminine energy гэдгийн тухай байгаа. За эмэгтэйчүүд бид нар ерөнхийдөө суур сэтгэлгээний хувьд хоёр загвар дээр байгаад байдаг. Яг бид нар өдөр тутмын амьдралдаа тэрийг гаргаад явдггүй ч гэсэн яг одоо харилцааны асуудал тулгархад эсвэл ямар нэгэн амьдралын шийдвэрүүд хийхэд яг суур сэтгэлгээ маань гарч ирдэг гэсэн. Тэр нь юу гэдэг вэ гэхээр нэг талтай эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс хамааралтай, гуйсан, намайг хайрлаач, намайг сонсооч гэсэн тийм ерөөхдөө тийм дотроо хоосон гаднаас бүх зүйлээ авах гэсэн одоо нэг тийм үг байдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол цэцэг тэгээд хин нэг ирээд услах хэрэгтэй гэх мэт тийм сэтгэлгээтэй эмэгтэйчүүд байдаг. Нөгөө талд нь болохоор би эрэгтэй хүнтэй ч хүнгүү ч хамаагүй хангалттай сайхан амьдр чинь надад ерөөсөө тийм эрэгтэй хүний хэрэг байхгүй гэсэн тийм одоо хүчтэй гэх юм уу менталитэтэй сэтгэлгээтэй эмэгтэйчүүд байдаг. Ерөнхийдөө өөрөө өөрийнхөө амьдралыг авч явдаг гэсэн. За энэ хоёр зүйл бол ерөнхийдөө хоёр тал руугаа хэтэрсэн зүйл байгаа. Feminine energy гэдэг бол юуг яриад байгаа вэ гэхээр ямар нэгэн одоо гуйж, говшиж, хин нэгний араас гүйдэг сэтгэлгээ биш, нөгөө талдаа хинэж тусламж авч чаддгүй, хинч хэрэггүй гэх тийм харилцаанаас авдаг тэр сайхан зүйлүүдээс таслагдсан сэтгэлгээ бас биш байгаа гэсэн. Тэгэхээр юу юм бэ гэхээр яг тэр өөрөөсөө тийм хайр инэрлийг гаргаж чаддаг, уян хатан байдаг, хэрэгтэй үед уучлж чадаад өөрийгөө чөлөөлж чаддаг, нөгөө талдаа хэрэгтэй үедээ бусдаас тусламж аваад талархаад эргээд ингээд сайн сайхан зүйлийг ингэж эргэлтэнд оруулж чаддаг, хөдөлгөөнд оруулж чаддаг, нэг талд нь ингээд гацаадаг биш, урсгадаг гэсэн үг. Тийм одоо энергийн түвшнийг бол feminine energy гэж ерөнхийдөө ойлгож байгаа. Энэ нь болохоор хүчтэй бас уян хатан гэдэг хоёр үгийг хоёулангийн агуулж байгаа гэсэн үг. За энэ зүйлээ бид нар алдахгүй байх нь өөрөө яг одоо эмэгтэй хүнийхээ хувьд одоо бид нар тийм хүүсээ сонгож байгаа хувьд гэсэн үг шүү дээ. Хувьд илүү одоо тийм амар тайван өгцөн нөхцөлтөө өгцөн би онцлогтой гэсэн үг. Тэрийгээ илүү зөвөр ингэж гаргаж буцаагаад зөвөр авч байгаа тийм хэлбэр гэсэн. Яг энэ алдагдаад ирэнгүүт саяын миний хэлсэн хоёр чиглэл рүү ингээд хэлбэгээд эхлэхэд бид нар яг тийм feminine balance-аа ерөнхийдөө алдчихж байдаг гэсэн. Дараагийн дөрөв дэх зүйл нь болохоор эмэгтэй хүн нэгээ дэмждэг байх нь тухайн эмэгтэйгийн аз жаргалд маш чухал байдаг. Ерөнхийдөө ингээд өдөө хүртэл эмэгтэйчүүд энэ бүх хувьслын явцад эмэгтэй хүнээ дэмжих байдал маш тийм ховор үзэгдэл байсаар ирсэн. Ялангуяа зөвхөн одоо гоо сайхнаараа л өрсөлддөг гэсэн эмэгтэй хүний бүр өрсөлдөх талбар нь ерөөсөө л гоо сайхан, гоё хувцас, хунар, хувцсны тэр материал, гоё даашинзыг өмсөж байгаагаараа эдэлж хэрглэж байгаа зүйлээрээ нэгнийгээ өрсөлддөг байсан гэсэн. Одоо хүртэл нэг тиймэрхүү суур зүйлүүд стил явсаар л байгаа. Орчин үед гэхдээ энэ зүйл биднэрт бараг л ерөөсөө ямар ч хэрэггүй зүйл. Энийгээрээ бид нар ямар ч тийм одоо давуу талыг ч юм уу тийм гүн гүнзгий амжилтыг бол нэг их олдгүй. Тийм болохоор эмэгтэй хүмүүсийн тэр өрсөлдөөн нэгээ дэмждэггүй байдал одоо бол биднэрт тийм шаардлагагүй зүйл болсон болохоор нэгээ дэмждэг эмэгтэйчүүд, эмэгтэй хүнээ дэмжиж сайн сайхан байдлын гоё спорт хийж чаддаг, нэгнийхээ амжилтыг өмнөөс нь ингээ баярлаж алах тааш чаддаг тийм эмэгтэйчүүд бол үнэхээр аз жаргалтай эмэгтэйчүүд байдаг. Харин нэг зүйлээрээ өрсөлдөөл дотроо ингээд тухайн эмэгтэй хүний одоо ямар нэгэн зүйлд нь хатаархаал байгаа бол бүр ингээд эмэгтэй хүний аз жаргал бүр ингээд дандаа ингэж одоо устгагдчихэдэг гэсэн. Тэгэхээр энэ биднэрт маш чухал.
Тэгэхээр одоо ингээ харахаар яг нэг нэгээ дэмждэг эмэгтэйчүүд нийгэмдэр маш гоё амжилттай байдаг. Тэр хүн бүр ингээд эмэгтэй хүнийг дэмжиж ярьж байгаа байдлаасаа нэг нэгээ тэр хайрлаж байгаа байдлаасаа маш гоё тийм одоо тэр чинь ингээд нэм хоорондын ингээ холбоо харилцан уялдаа ингээд үүсэж байгаа энергийн хувьд ч гэсэн тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн хоорондох гоё холбоо бол үнэхээр тийм буст хийгдсэн гоё зүйлүүдийг хийх чадамжтай зүйл байдаг. Яг гэвэл эмэгтэй хүмүүс угаасаа маш тийм одоо дотоод хүч тийм одоо юмыг өргөнөөр ингээд compassionтай харах тийм хайраар юмыг шийдэх тийм өгдөл угаасаа дотор нь хангалттай байдаг. Тэгээ мэдээж бид нар энийг ашиглаж болно, ашиглахгүй ч гэж болно хүний сонголт. Тэгтээ энэ бол бидний natural өгдөл. Тийм болохоор хэрвээ яг чи тийм хинтэй ч үүрэг харьцуулшгүй тэгээ тийм сэтгэл татам тийм аз жаргалтай эмэгтэй байгвал ерөөсөө эмэгтэй хүнийгээ дэмжиж сурах хэрэгтэй. Тэр менталитийг өөртөө суулгах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд хоорондоо өрсөлдөөлөх юм бол ерөөсөө хязгааргүй дуусшгүй өрсөлдөөн болно. Яг гэвэл чамаас гоо үзэсгэлэнтэй эмэгтэй дандаа байна. Чамаас илүү боловсрал эзэмсэн эмэгтэй дандаа байна. Тэгэхээр тэр зүйл бол ингээд хизээж нөхөгдөж дуусахгүй тийм зүгээр л шунал гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар хамаг үнцэнэ ерөөсөө тавьж болохгүй тэгээд яваад байгаа болохоор л бид нар байнгын тийм өөртөө сэтгэл дундуур unhappy нэг тийм unlucky тийм хүн юм шиг болоод тэр филинг чи өөрөө бодит амьдрал дээрээ ч гэсэн тийм үр дүнгуудыг авчираад байгаа гэсэн. Тэгэхээр эмэгтэй хүнээ дэмжих гэдэг энэ бүр ингээд маш чухал концепт байгаа. За тэгэхээр эдгээр дөрвөн зүйлүүд маань бүгдээрээ бас анзаарсан байх. Хин нэгнээс болон гадаад ертөнцөөс ерөөсөө хамааралгүй зүйлүүд байгаа. Энэ бүгд дандаа өөрийн дотроос хөгждөг, өөрийн дотроос цэцгэлдэг, өөрийнх нь тийм гой зүйлүүд бүрэлдсэн үед болдог, ирдэг, авдаг, ажилдаг тийм чанарууд байгаа гэсэн. Тэгэхээр эндээс юу гэж нийлдэд нь бас дүгнэж хэлэх гээд байгаа вэ гэхээр бусдаас ялгарах тухайн асуудал дандаа өөртөөгээ ажиллах тухайн асуудал байдаг. Дандаа өөрийн тухайн асуудал байдаг. Мөн тийм гүнээсээ ганхашгүй хинч авч чадахгүй хинээрч тодорхойлуулахгүй хизээч тийм дуусаад алга болтгүй тийм гүн бат цул аз жаргал гэдэг зүйл бол дандаа хүний дотроос гүнээс гардаг. Тэрийгээ бид нар эдгээр дөрвөн зүйлээр маш гүн бат суурийг ингэж тавих боломжтой. Тэгээд тэр зүйлээрээ ингээд ялгарах боломжтой гэсэн үг. За тэгэхээр ингээд бас ойлгогдож байгаа байх. Аз жаргал болон тийм сэтгэл татам байх, дур булаан байх эдгээр зүйлүүд гадна орчны хүчин зүйлүүдээс биш цэвэр хүний дотоод орчинтой хамааралтай зүйлүүд байдаг гэж ойлгох хэрэгтэй. Энийг болохоор маш тийм ойлгомжтой зүйл гэж бараг хүлээж авбал бүх одоо асуултыг эхлээд өөрөөсөө тавьдаг болно. Энэ нь ингээд нэг нь өөрийгөө шүүмжлээд яагаад ингэж байгаа гэж асуух биш. Зүгээр зөөлөн тунгаагаад ийм байгаа нь миний ямар зүйлээс болж болох уу? Би энэ сайхан зүйлдээ жаргалтай хүрэхийн тулд тийм өөртөө юм хангалуун байхын тулд надаас шалтгааллах юу байж болох вэ? Гэхдээ дандаа тийм асуултуудыг ингээ өөртөө тавих юм бол яадгүй гэхээр хүний тарих бидний дотор байгаа бүх мэдээллүүдийг цуглуулад тэр асуултанд хариулт өгдөг гэсэн үг. Тэгэхээр чи асуулт асууснараа өөрийн дотор байгаа зөвхөн тархинд байгаа мэдээллээс ч биш заримдаа
гүнээсээ авах мэдрийн дотор байгаа ингээд мэдлгүүдийг бүгдийг ингээд цуглуулах тэр боломжийг бид нэр өөртөө асуулт тавьснараа олдог гэсэн. Тэр асуултууд яг тайван суугаад тийм зөөлөн тунгаагаад үзэх үед дандаа тийм өөрийн дотроос гэсэн гоё хариултууд гарч ирдэг. Тэр хариултууд бол хүний одоо нөгөө зүүн совин мэдрэмж яг чиний зүг гэж дотроос чинь хэлж байгаа тэр зүйлүүд байдаг гэсэн. За ерөөхдөө өнөөдрийн миний ярих сэдвийг би яг энэ хүрээд ингээд цар хүрээг нь хааж байна. Ямар санагдахыг бол одоо мэдгүй байна. Тэгээ дараачихаа видеонууд дээр магадгүй задлаад явж илүү тайлбарлаад явах боломжтой. Окей. Тэгээд хэн нэгэн яг энийг сонсоод ямар нэгэн өрн гэсэн шин одоо харах үнцэг авсан бол би маш их баяртай болно. Миний угаасаа энэ бүх зүйлүүдийг ярьж байгаагийн зорилго бол тэр байгаа. Тэгээд баярлалаа.